Айгал орчин аялал жуулчлалын яам үзүүлж байна. Ойхэрийн төмрөөс урдчлан сэргийлье. Зөрчлийн тухай хуулиас гэрээний дагуу эзэмшүүлсэн ойг төмрөөс хамгаалах арга хэмжээ аваагүй бол хүнийг 151-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 1501-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Ойн сан бүхий газарт гал төмөртэй тэмцэх түүнээс сэргийлэх талаар хууль заасан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг 75-1-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 751-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Төмөрийн аюултай үед ой хээрийн бүснүүдэд дээл задгаа гал түлсэн эсвэл мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаа харгыг хэрэгэлсэн эсвэл шатах тослох материал шингээсэн цаас даавуу гөвн бусад зүйлийг зориултын бус газар ил хаясан эсвэл тээврийн хэрэгсэл бус техникийг шатхуунаар сэргийлэх үед тамиг татах цон хаалгаар нь шатах дэлбэрэх аюул бүхий хог хаягдал үнс шүдэн саях очврэгчгүй тээврийн хэрэгсэл ашигласан бол хүнийг 151-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 1501-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Гэрээний дагуу ашиглалт явуулж байгаа газарт төмөр унтраах багаж хэрэгсэл техник тоног төхөөрөмжийг тогтоосон норм нормативын дагуу бүрдүүлээгүй эсвэл төмөр гарсан үед тэдгээрийг ашиглахад бэлэн байгаагүй бол хүнийг 75-1-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 751-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Иргэн та ой хээрийн төмөр гарсан тохиолдолд 101, 105 дугаарын утсанд бэлэгдэж төмрөөс урдчлан сэргийлэх гал төмөр унтраах ажиллагаанд иргэнийхэн үүргийн дагуу оролцоорой. Ой хээрийн төмрөөс урдчлан сэргийлье.